Сайн байцгаана үзэгчтэй Тэнгэр телевиз Тэнгэр панел эхэлж байна. Энэ удаа бид улсын төсөв 2026 сэдвийн дор одоо цуврал хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байна. Түрүүч удаа бид мэргэжилтнүүд болон судлаачдаар 26 оны төсвийн талаар ярилцсан бол энэ удаа улсын хурлын гишүүд өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирээд байна. Улс төржилт их байна. Гэхдээ улсын төсөв бидний хамгийн чухал амин сэдв гэж Тэнгэр телевиз үзэж байна. За одоо надтай хамтран хөтлөхөөр эдийн засагч Намын Эрдэнэ, улсын хурлын гишүүн Лувсан Жамц, улсын хурлын гишүүн Цэнгүүн, улсын хурлын гишүүн Зовлон Жаргал нар өнөөдөр хэлэлцүүлэгт ирээд байна. Тэгэхээр би хамгийн түрүүнд тавчхан байлгахын тулд нэг үзэгчтэй нэг тоо баримт хэлье гэж бодож байна. 2020 онд Монгол улсын нийт төсөв 11 их найд байсан. Харин 2026 онд ердөө 5 жилийн дараа 32 их найд хүртлээр 3 дахин нэмэгдсэн байна. Үүнийг эдийн засгийн онол талаасаа бидний амьдралд одоо яаж мэдрэгдэж байна вэ гэдгийг манай эдийн засагч Намын Эрдэнэ нэг тавчхан томьёо онол дээр тайлбарлаад. За тэгье баярлалаа. Тэгэхээр ер нь бол улс орны эдийн засгийг харахад бол бид нар макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ерөнхийдөө үнэлж дүгнж явдаг. Тийм учраас яг макро эдийн засгийн энэхүү онол дээр бол үндсэн гол одоо томьёо хийж идэг. За энэ бол AD буюу одоо нийт эрэлт. За тэнцүү хувийн хэрэглээний зардал дээр нэмэх нь, за хувийн хөрөнгө оруулалтын зардал, дахиад үүн дээр нэмэх нь засгийн газрын зардал, за цэвэр экспорт гэдэг одоо ойлголтууд явж идэг. Тэгэхээр энэхүү ойлголтууд бүгд нийлэхээрээ бол цаашдаа бидний нэг нийт эдийн засаг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэгтээ ер нь адилтгаж бол тэнцвүүлж боддог байгаа. Тэгэхээр үүн дээрээс харахад бидний нэг ийм асуудал үүсээд байна л да. Засгийн газрын зардал буюу G government spending гэж хэлдэг те. Тэгэхээр яг энэ нийт эрэлт маань бол бидний ихсээд байгаа. За жил болгонд ирэх тусам томорж байна. 2016 онд одоо 37 их найдтай байсан энэхүү одоо бидний нийт эрэлт маань одоо 80 давсан байна тий. Тэгэхээр яг энэ засгийн газрын зардал гэдэг ойлголт нь энэ эдгээр хувьсгчууд дундаа одоо хамгийн өндөр болоод байгаа асуудал байж байгаа. Тэгэхээр онлын талаасаа юу гэж үздэг гэхэлэр засгийн газрын зардал бол ихсэх тусам яг бидний амьдрал дээр ирдэг нөгөө инфляцийн асуудал өндөр болж идэг. Тийм учраас нөгөө хувийн хвшлүүд илүү жижигэрж идэг. За ингээд татвараа нэмэлт өндрөөр нь байлгах ёстой ч гэдэг юм уу тий. За ингээд цэвэр экспорт нэмэгдээд байгаа мөртлөөсөө бид нар татвараа бас өндөр байлгах ийм шаардлагууд гараад байна л да. Тэгэхээр хамгийн гол үндсэн одоо инфляцийг өдөөгч хүчин зүйл бол энэ засгийн газрын зардал буюу government spending гэдэг ойлголт яг мөн үү гэдэг дээр өнөөдөр ямар ч гэсэн мэдлээ яриагаа эхлэе. Тэгэхээр та бүхний одоо бодож байгаагаар энэ засгийн газрын зардал одоо ямар хувь төвшөнд байгаа. Бид нар өнөөдөр нийт эдийн засгтайгаа авч үзэхэд бол 30% гэж юм. За сүүлийн байдлаар бол 31.7 гэсэн тоо байх шиг байна л да. Тэгэхээр энэ дээр та бүхэн өөрсдийнхээ саналыг хэлээч. Эмэгтэй хэсэг. За тийм. Тэгэхээр ерөнхийдөө бид нар энэ улсын төсөв гэдэг үндсэн том ойлголтыг ингээд хэн бүрдүүлдэг вэ гэдгээс нь эхлээ хармаар байгаа. Энэ маань бол ердөөсөө татвар төлөгчдийн мөнгө байгаа. Буюу иргэн та бид бүхэн бүгдээрээ нийтдээ энэ мөнгийг хэлэлцүүлж одоо ингээд батлаад явдаг. Тэгээд улсын их хурлаар баталж байна гэдэг маань бол төлөөлөл болсон гишүүдийнхээ одоо оролцоотойгоор баталж байгаа. Тэгэхээр нэг 25 онд арай 25 оноос 26 он руу нэг гарсан нэг өөрчлөлт нь бол сая энэ олон нийтийн хилцүүлэг аваад Монголигаар бас ингээд иргэдээсээ санал асуусан л та. Тэгээ олон нийтийн хилцүүлэг болохоор нэг зүйл ажиглагдсан. 2025 оны төсөв дээр 24 суманд 100 тэрбум төгрөгөөр одоо шинээр соёлын төв барина гэд түрүү жил бол орж ирж байсан. Тэр асуудлыг ингээд гаргаж тавихад ердөөсөө олон нийтийн дунд маш их маргаан шүүмж гарч ирсэн тийм. Бид нар яг өнөөдөр одоо сумандаа тоггүй байж соёлын төв барих нь зөв юм уу буруу юм уу гэдэг маргаанууд ийжсэн. Тэгээд нэг жилийн дараагаар олон нийтээсээ санал асуулга Монголигаар аваад харахад олон нийтээс хамгийн их энэ одоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагагүй гэдэг дүнгээр соёлын төв орсон. Тэрний үр дүнд өнөөдөр ямар нэгэн суманд шинээр соёлын төв барихгүй гэдэг ийм төсөв орж ирж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө нэг олон нийтэд маань өөрөө мэдээлэлтэй байгаад олон нийт маань өөрсдөө оролцоотой байна гэдэг маань энэ нөгөө нэг төсвийг сайжруулах маш том одоо үндсэн одоо юм болж хөшүүрэг нь болж харж байгаа гэсэн үг. Тэгэхээр төсөв өөрөө ойлгомжтой, төсөв өөрөө нээлттэй байх тусам хүмүүс маань бол ярилцдаг болно. Дээрээс нь олон нийтийн хилцүүлүүд маань их өрнөх шаардлагатай юм л та. Та бүхэн бас өнөөдөр бас өрнөж байгаа өчигдрөөс эхлээд өрнөсөн одоо энэ хүүхдийн мөнгөний тухай асуудлыг би бас хөндөж гаргасан байна. Тэгээ ганцхан хүүхдийн мөнгө ч гэлтгүй ер нь энэ бэлэн мөнгийг бид нар тараагаад байгаа. Манай улс маань бол өөрөө иргэний данслал руу бэлэн мөнгө хийдэг. Төрийн өмч компаниуд одоо жишээ нь Эрдэнэс 5-7% байгаа.
одоо энэ чинь 24 онд чинь 4.5 их 80-ыг одоо ингээд гаргачлаа шүү дээ. Дараагийн удаа ярив. Тэгэхээр нөгөө засгийн газрын ерөнхийдөө энэ төсвийн урсгал зардал гэдэг юм яагаад ингээд тэ 5 жилийн дотор 3 дахин нэмэгдчихвэ гэдэг дээр та бүх ямар анализ хийв? Одоо 2 дахь төсвүүдээрээ суулж байна. Тэгэхээр одоо энэ төсвийн тухайн асуудал дээр бол бид бүхэн сонгуульд агсан амлалтууд буюу улс төрчдийн хөтөлбөрүүдийг санхүүж усаар ханд таарад байгаа. Энэ асуудал маань өөрөө улсын төсөв томрох үндсэн суурь нь болоод идэг. Тэгсэн хэрнээ бүтээмж гэдэг ойлголтыг бид нэр огт юусоо ярьдаг. Үнэхээр энэ төсөл маань ач холбогдолтой юм уу? Үнэхээр иргэдэд хамааралтай чухал нийгмийн асуудлуудыг нийтийн нийгмийн асуудлыг шийдэж байгаа мó гэдээ үзэхэр үгүй. Хэсэг бүлэг хүнд чиглэсэн. Эсвэл тухайн одоо дарагтай ойр байдаг хүмүүсүүд нь л тэндээс одоо ашигыг хүртдэг. Ийм тогтолцоо шилжсэн байгаа юм л та. Энэ дээр бол маш олон төрлийн татаасыг нэрлэж болж байна. За тэгээд засгийн газраас гаргаж байгаа одоо энэ би бас өнөөдөр бэлдээд ирсэн юм л та. Энэ одоо олон төрлийн энэ хоршоо, хүнсний хангамж, аюулгүй, цагаалт хөтөлбөр гэл ингээл янз бүрийн гой нэршлүүд ингээд гаргаад ирдэг. Хүн сонсоход их гоё юм шиг мөртлөөсөө энэ маань бүгдээр улсын төсөвтөр бол ороод ирдэг. Ийм төсөл хөтөлбөрүүд байгаад байгаа. Тэгэд нийт дүнгууд нь бол асар өндөр дүнгээр явж идэг. Энэ маань л бол өөрөө сонгуультай холбоотойгоор өгсөн амлалтууд маань л ингээд цаашаага улам томроод байгаа ийм асуудал үндсэн дур зургаар харагдаад байгаа юм л та. Таны хувьд юу гэж бодож байна? Миний хувьд нэгэнд макро төвчний юм ярьж байгаа болохоор марко талаас нь ярих гэж бодож байна. Засгийн газрын зардал бол ихсэж байгаа юм бол зөвөө. Тэгээд харин хаашаа зөв чиглэж гэнэ буруу чиглэж гэнэ гэдэг бидний дүгнэх хэрэгтэй. Сая та тайлбарласан цэвэр экспортыг нэмэгдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын зардлыг хөрөнгө оруулалтыг ихсгэх, эрчимжүүлэх тийм. Ийшээгээ манай засгийн газрын зардлууд чиглэх хэрэгтэй. Харин төдийлөн сайн тийшээ чиглэж чадахгүй байна. Ялангуяа урсгал зардал маань 80% давж байна тийм. Тэгэхээр урсгал зардал дээр бидний их засгийн газрын зардал байна гэдэг чинь инфляци өдөө нь тэд чинь ажлын байр нэмэгдэхгүйг бол бас нэмэгдэхгүй тийм. Тэгэхээр бид нар цэвэр экспортод дэмжих, дээрээс нь хувийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх ажлуудыг хийх ёстой буюу эрчим хүчний салбар руу хөрөнгө оруулалт хийгээд ажлын байр нэмэгдүүлэхэд хамгийн их том bottleneck гэж хэлдэг тулаа болчиход байгаа зүйл байгаа шүү дээ. Энийг бид нар арилгах ёстой. Хоёрдугаарт нь цэвэр экспортыг дэмжих тал дээр бол гашин сухад ганц модын холболтын зүйл байгаа. Энийг бол зөв. Одоо бол зарим намын гишүүд нь бол буруу гэдэг зүйл ярьж байгаа. Миний улсын төсвийг орлогыг нь талаас нь ерөөсөө харж ярихгүй байгаа юм л да. Орлогоо бид нэр сайжруулж дараа нь энэ орлогоо зөв зүйл зарцуулаад экспортод дэмжих, хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх гэдэг энэ рүү явах хэрэгтэй. Гашин сухад ганц мод байна. Дээрээс нэмээд одоо ханг мандлын помп байна тий. Дээрээс нь шивээ хөрөнгө гэсэн ийм зүйлүүдийг бид нэр ингээд экспортод дэмжих тал руу засгийн газрын хөрөнгө оруулалтыг явж үзэх юм бол том зургаар Монгол улсын эдийн засаг сайжирна. Төгрөгийн доллартай харьцах ханшин ч гэсэн одоо доктортой байдлаа хадгална тий. Энэ зүйлүүдэд бид илүү ярих хэрэгтэй байгаа даа. Тэгээд төсөв нэгэнд яриад ороод ирэхлээр 126 гишүүдийн дийлийнх нь юу ярьж байгаа нэхлээр зарцуулалтаа их яриад байдаг. Энэ дээр зарцуулъя, тэн дээр зарцуулъя эсвэл энийг зарцуулах болиё гэдэг зүйлтэй. Үгүй нөгөө талд нь бас орлого талаас ярих мэтгэлцээ дутуу гэж надад харагдаад байгаа. Бид нар ингээд төсөв ингээ ихсэж байгаа гэж ярьж байгаа гэсэн энэ үр дүнтэй байх юм бол энэ бол зөв зүйл. Үр дүнгүй байх юм бол энэ арай асуудал тийм. Тэгэхээр үр дүнтэй байна уу үгүй гэдэг зүйл дээр илүү нарийн мэтгэлцээ хийх хэрэгтэй. Орлого талаа нэмэгдүүлж чадж гэнэ үгүй юу? Ажлын байрыг нэмэгдүүлж чадж гэнэ үгүй гэдэг зүйлээ. Ийм зүйлүүдэд илүү ярьж шийдэл ярилцсан илүү зүгээр болов гэсэн хувийн байр суурьтай. Энгийнээр хувийн хэрэглээний зардал гэж энгийнээр тайлбарлах юм бол нөгөө эдийн засгийн өсөлтийг өргөх бүрд гэдэг байгаа шүү дээ. Одоо ариун цэцгийн амьдралд энэ улсын төсөв 32 их 80 төгрөг болсноор иргэн ариун цэцгийн амьдралд ямар өөрчлөлт орсон бэ гэдэг л асуудал эцсийн үр дүн гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ урсгал зардал нэмэгдснээр бидэнд одоо яг өрх бүрд очиж чадж гин үү? Та нэвтрүүлгийнхэнд 20 онд 11 их 80 байсан. Одоо 33 болчлоо гэсэн шүү дээ. 20 онд доллар хэд байсныг санаж байна уу? Ер нь бас нугарцсан ба. Тэгэхээр валютын ханш, төгрөгийн ханш дагаад унаад байгаа байхгүй. Тэгэхээр яг чанарын хувьд бол ирж байгаа ерөнхийдөө бол амьдрал уршаагаа сайжирч байгаа их бага хэмжээгээр. Тэгэхдээ чанарын агуулгаар бол тэд дахин их эдийн засаг хөгжсөнтэй харьцуулахад хүний амьдралд ирж байгаа чанар бол хамаагүй бага. Хоцрогдолтой явчихна. 20 оноос хойш ковид гарсан. 2021 онд ковид тэр бол огцом тэлтэнд өргөсөн. 22 он гэхэд бол энэ 11 ихний чинь аль хэзээ 20 даваа явцсан. Тэгээ 23 онд миний санаж яхахын 25 6 их 80 болсон байсан. Тэгэхээр зэрэг ковид бол яг хөө тэр үе онцгой үзэгдэл юм аа. Тэгээд уулан буцаад унахсан шүү дээ тий. Гэт тэгэнгүүт би 23 оноос хойш ингээд би ч явах үү. Манай залуучууд нэтлэн бидний бодсон байхгүй. 23 он, 24 он, 25 он гэд
Тэгэхээр зэрэг 24 онд бол бидний тэр юугаар таны ярьсан нөгөө онлайн юмнууд хялбаршуулаад би өөр дээрээ болгоход инфляц, эдийн засгийн өсөлт энэ хоёрын нийлбэр хуваар ер нь бол ингээд төсөв тодорхой хэмжээнд хийх хэрэгтэй. Тэгсэн тэрүүгээр бодохоор нэг 29 их 80 орчим байсан. Нодлон. Тэгэхэд бол 35 гэж орж ирсэн баха. Эхлээ те 35 их 80-ийн төсөв орж ирсэн. Тэгэхээр ерөөсөө л тэр нэг л өссөн тэр ирчээрээ яваад маш их юм хөөрөгдөлтөө хиймэл юмтай. Тэгээ бид нар одоо дэлхийн ертөнц хэцүү байгаа учраас ямар үнцээр хамаагүй мөнгө оруулж ирнэ. Оруулж ирсэн мөнгөөр эдийн засгийг эрчимжүүлнэ. Тэг өсөлт бол төсөв дээр байна гэсэн ийм логиктой их тийм бадрангуй байдлаар орж ирсэн шүү дээ. Хамтарсан засагч нь. Тэгэхдээ энэ өсөлт чинь хит утгагүй байна гэдэг асуудлаас ер нь нодлонгийн дээр бочина 4 удаа төсөв хэлцээ 2 удаа төсвийн доктортой байдлын тухай хууль хэлцээ байхгүй. Тэгээ буцаж татсан. Тэгэхээр би бол ковидын үед бас нэг 10 их 80-ийн чөлөө нэг хилан байдаг шүү дээ. 10 их 80 дөрсөн Тайлан хаан байна гэд. Тэр тэлэлт тэгээ түүнээс хойш төсвийн 24 оны сонгуулийн жилийн тэлэлт тэгээ өнгөрсөн жил тэр ирчээрээ давхиж явж бүдэрч унаад энэ жилийн төсөв дээр бол арай ямхта ядаж нэг тийм хит бадрангуй юмнуудыг бол хас байдалтай орж ирсэн. Тэрхий тэлдэг бол тэгжэл харж байна. Энийг бол хазаарлах нь зөв байсан. Хоёр гол байр суурь ялгаа байна. Энэ байр суурьч гэж баг улс төр үзэл баримтлалын ялгаа баг. Эдийн засгийг төсвийн тэлэлтээр өсгөх юм уу? Эдийн засгийг бизнесээр өсгөх юм уу гэдэг асуудал. Цэвэр бизнесийн капитал хөрөнгийн угар бол Монголын өөрийн газар зүй, Монголын ахуй амьдрал нөхцөл төр бол бас хэцүү. Тэгэхээр зэрэг энэний балансыг олох нь чухал юм байна гэж. Төсөв дээр төсвийн тэлэлт бол суур дид бүтэц, суур боловсрал, суур эрүүл мэндийн үйлчилгээ, эрчим хүч, интернет энэ рүүгээл аль болохоор яваад бизнес эдийн засгийн өсөлт бол тэр хувийн хвшлэр рүү гарах. Тэгэхээр эдгээр нөгөө татвар энтер гэдэг юмнууд ярьж болно. Ер нь бол иймэрхүү юм руу орохгүй бол цаашаа ингэж өсөдөж болохгүй. Шугамар ингэ өссөн байхгүй хэсэг. Тэгээ шугам өсөлтийг бууруулах нь бүх намуудын мөрөө хөтөлбөр байсан. Ялангуяа хамгийн том ном Монгол Ардын нам бол 20 эдөө билеттэй төсөв. Тэгээ 20 гаруй хувьд эдийн засгийн 20 гаруй хувьд төсвийн зарцуулалтыг барина гэж тэ. Энэ рүүгээ явах юм нэмээд тодруулаад суухад түрүүнээс Лувсан Жонц гишүүн бас дурдчихсан. Сая та бас хэлж явах шүү. Бид нар яг нэг орлого талдаа бас ярихдаггүй байгаад байна. Тэ мэдээж төсөвгээд ярьчихаар дандаа зарлага талдаа яриад байдаг. Тэгэхээр орлого тал дээр би нэг асуулт бас надад нэлээд сонирхолтой яваад байна. Тэр нь юу юм гэхэлэр бидний төсөв гэдэг ойлголтоо төсвийн тэнцвэржүүлсэн үнэ гэдгээр ерөнхийдөө өөрсдөө таамаглаж одоо тооцож байгаа шүү дээ. Тэгэхэд яг үнэхээр тэр аргачлал маань өөрөө бидний хувьд яг зөв аргачлал хэрэгжилж байгаа юу? Магадгүй энэ бол сүүлийн одоо юу гэдэг 5 жилийн дунджийн одоо moving average гэж хэлдэг. Хөдөлгөөний дундаж хөдөлгөөнөөр тооцогддог гэдэг ийм аргачлал яваад байдаг. Тэгтэл нөгөө бидний өөрсдийн төсөөлж бодож байгаа нүүрсний үн маань бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд одоо ковидын нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотойгоор бол маш их одоо өндөр үнэлгээнд хүрж исэн. Тэгэхээр тэндээсээ бид нар нөгөө нэг дундаж хөдөлгөөнийхөө үнэлгээгээр тооцоод авахар бид нар хитрхи их одоо өндөр тооцоод байгаа юм шүү дээ. Заавал тэр аргачлал нь яг одоо юу гэдэг олон улсын бүх усуудын хэрэгэлдэг ийм аргачлал мөн үү те? Эсвэл магадгүй бид нар өөрсөндөө таарсан ийм аргачлалыг сонгож болдгоо юм болов. Энэ дээр та бүхэн маань төсвийн 6 дугаар бүлэг эрсдлийн үнэлгээг уншаад үзээрэй гэж бодож байна. Бид нар ялангуяа одоо төсвийн орлогын 31% бүрдүүлж байгаа нүүрс байна те. Тэгээ газрын одоо зэсч байт юм алч байт юм тийм байлгуудаа оруулаад ирэх юм бол бид нар тэнцвэржүүлсэн үнээрээ тооцож байгаа. Сүүлийн нэг хэдхэн жилийн энэ хамгийн өндөр байсан үнийг бол авч үзээгүй. Бид нар бол нэлээд дундаж тоог барьж байгаад энэ тооцоо гаргаж байгаа. Гэтэ яг мэдээж нэг Азийн хөгжлийн банк, дэлхийн банк ч гэдэг юм эсвэл хятадын эдийн засгийн одоо 5 жилийн чиглэлж байгаа юм те. Тэрнтэй үнийн зөрүү бол мэдээж байна. Гэтэ бидэрт эрсдэл хаана байгаа вэ гэхээр бид нар бит хэмжээнд байгаа байхгүй. Бит хэмжээгээр бид нар тэр нь буурах юм бол төсвийн орлого төдий том цохилт болно, том эрсдэл болно. Тэгэхээр бид нар энэ бит хэмжээгээ яаж ихсэх вэ гэдгээр л бид нар орлогоо ихсгэж чадна. Тэгснээрээ бид нар тэр орлогыг нэмэгдүүлэх дэд бүтцийг барих ажлуудыг эрчимжүүлнэ гэсэн. Тэгэхээр тооцох аргачлалын хувьд бол олон улсын валютын сан ч гэсэн дэлхийн банк ч гэсэн манай энэ төсвийн тэнцвэржүүлсэн орлого гэдэг зүйлийн аргачлалыг бол шүүмжлээгүй. Сая одоо IMF-ийн гаргадаг артикл 4 гэж байдаг те. Энэ жилийн тайлан маань одоо ингээд гарчихсан байгаа. Та хэд минут танилцаад үзээрэй. Эрсдлийн төвшингийн хувьд хараад үзэх юм бол хэвийн эрсдэлтэй буюу 13.6 орчим хувиар төсвийн энэ орлого зарлагын энэ зөрүү
засгийн газрын өрийн харьцаан дээр ийм эрсдэл нь бага байна, харьцангуй бага байна гэсэн үнэлгээ гарсан. Гэтэ мэдээж нөгөө гадаад хүчин зүйлүүд байгаа болохоор тэрнийгээ тооцож үзэх хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн төсвийн 6 дугаар бүрэлдэхүүнээс хараад үзэх юм бол тэрэн дээр нэлээд сайн өмнө ерөөсөө хийгдэж байгаагүй төсвийн эрсдлийн шинжилгээ байгаа. Хэрийн төсөв дээр орлого талаар бүрдүүлэлтээр ярьж байна л да. Манай улс ч одоо уул уурхаагаас хамааралтай учраас ердөөсөө л уул уурхайн компаниуд дээр найдаж байгаа. За тэгээд дийлэнх нь буюу одоо төрийн өмч компаниуд маань л үндсэн манай төсвийг бүрдүүлэх том хэсэг нь болж ирчдэг. Тэгээд төрийн өмч компани дээр одоо 24 оны байдлаар бол 59 мянган хүн ажиллаж байгаа. Одоо ердөөсөө төрийн өмч компани гэдэг дээр. Тэгээд төрийн өмч компаниудын маань менежмент маань өөрөө зүг явж гэнэ гэдэг асуудал. Буцаад бид нэр зайшгүй ярих хэрэгтэй болчиход байна. Жишээ нь одоо ингээд бид нар харъя л да 24 онд Эрдэнэс 5-7-оос 1072 хувьцаагаар 350 мянган төгрөгийн ногдол ашгийг хуваагаад гаргасан. Тэгээ тэр нийт дүнгээрээ хараад үзэхэр чинь 3.9 их найд төгрөгийг бид нар зүгээр л мөнгө хэлбэрээр зах зээл рүү нийлүүлчихэж байгаа. Энэ маань бол одоо бэлэн мөнгөөр ороод ирэхээр инфляцийг буцаагаад асар өндөрөөр нэмэгдүүлсэн. Энэ юу болоод байна гэхээр манайх чинь одоо ингээд уг нь бол за бэлэн мөнгө ингээд зах зээл рүүгээ нийлүүлчихэж байгаа юм чинь энэ маань бол өөрөө хэрэглээг нэмэгдүүлээд одоо дотоодын үйлдвэрлэгч нар маань бол дэмжиж одоо манай эдийн засаг сэргийнэ гэдэг онол байгаа. А гэтэл манай улс маань бол үйлдвэрлэгч биш одоо импортлогч улс байдаг. Одоо жишээ нь нэг айл тэр 350 мянган төгрөгийг авлаа гэдээ бодоход будаагш агч авъя. Одоо юу гэдэг те өрх гэртээ хэрэгтэй зарцуулалтаа хий гэхээр энэ маань өөрөө гадагшаага валют болоод гарчдаг. Биднэрт эргээд нөгөө долларын орж ирэх одоо зүйл байхгүй учраас энэ нөгөө нэг бэлэн мөнгөний тараалт маань өөрөө манай эдийн засагт яаж хүн дээр нөлөөлөд байгаа юм бэ? Нөгөө талдаа нөгөө орлого оруулж ирж байгаа субъектүүд маань төрийн өмч компаниуд маань өөрсдөө менежмент муутай, дээрээс нь буруу удирдлагатай, засгийн газраас хит хараатаагаар шийдвэр гаргалтуудыг гаргаад ахаар бид бүхэн маань энэ буруу тогтолцоонд бид нар өнөөдөр улсын төсөв гэдээ ярьж байгаа ч гэсэн энэний гадуур яригдах 60 их 80-ын одоо жишээ нь өмчтөй төрийн өмч компаниудыг бид нар огт ярихгүй л өнгөрөөд байгаа. Энэ өөрөө асар том асуудал. Бидний одоо төсвөөс гадуурх маш том төсөв тэнд байж байна л гэсэн үг. Эрдэнэс Монгол дээр одоо ингэ жишээ нь үүссэн байгаа асуудал маань бол. Бид нар нөгөө нэг ийм нэг юу хараад байдаг. Хавьер Миле сая Аргентины ерөнхийлөгч нэг амар том реформ гэх үдээ одоо тийм хийсэн гэл дэлхийгээр шагшаад байна л да. Бид нар бол төсвийн бодлогоос юу хүлээдэг вэ гэхээр энэ улсын эдийн засаг одоо яаж эрс шинжлэлэгдэж хүчтэй өөрчлөгдөх бол гэдгийг хүлээдэг. Гэхдээ яг нөгөө стил нөгөө нэг үр дүн цуурлаагүй нөгөө л нэг халамжин давмгаалсан нөгөө л нэг нөхцөл байдал яг хэвээрээ харагдаад байна л да. Та нар юу гэж дүгнэж байна? Бодит байдал бас тийшээ түлхээд ашгүй. Уг нь бол бараг л сонгуулийн мөрөө хөтөлбөрүүдийг намуудыг харах юм бол бараг л мэлээ шиг юм ярьж ирсэн. Татварыг нь бүх юмыг нь бууруулна. Тэгээ хувьчлэг дэмжин эдийн засаг төрийн орлогыг багасгана гэдэг. Тэгээд тийм мэлээ шиг юм зарлаад яг ингээд амьдрах гэхээр зэрэг нөгөө сонгогчдынхоо амсаа юмудаа хэрэгтэй бүтээн байгуулалтыг ингээд гой гялцуулаад мөнгө олох гой гялцсан үр дүн харуулах хэрэгтэй байдаг. Тэгээд татвараа цуглуулад авах гэхээр нөгөө хувийн хвшил унаад идэг. Бизнес нь унаад байгаа шүү дээ. Эсвэргээрээ бидний татварыг бууруулаа л гэдэг идэг. Тэгэхээр төсөв дээр мөнгө орлого байхгүй болчиход идэг. За яах вэ гингүүтээ уурхай ачлуулчих. Гэт төрийн өмчийн ургаар орчих те. Тэгээд төрийн өмчийн ургаагаас төсөв рүү оруулж ирж байгаа орлого маш том. Тэгээд энэ нь тэр үедээ асуудлаа шийдэж байгаа юм шиг мөртлөө. Гэл жил болгон бид нар улам л нөгөө хар нөхрөө чирээд байгаа байхгүй. Тэгээ буцаж гарч чадахгүй байдалд орно. Тийм болохоор хүссэн үсээгүй эдийн засгийн модель чөлөөт нийгэм гэдэг 90 оны сонголт. Одоогийн Монголын эдийн засаг дэх төрийн оролцоо хоёр хоорондоо харш хит амгаалцсан байна. Энийг энэ намууд үнэхээр сонгуул дээр 20% тентэр барина гэж амсан бол ийшээгээ алхамаар өөрчлөлтөө хийхгүй бол бидний чөлөөт эдийн засгийн моделийн араас чөлөөт ардсан нийгмийн модель өөрчлөгдөн. Хүссэн үсээгүй дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг дагаад хөвшүүдэд дагаад. Тэгэхээр энэ бол зүгээр төсөв бүрдүүлэх асуудал биш. Орлого хаанаас авах вэ? Бизнесээс авах уу? Төрийн өмчийн үйл ажиллагаанаас авах уу гэдэг бол явж эдийн засгийн модель бүгд улс төрийн тогтолцооны асуудал болно. Тийм болохоор бид нэр одоо энэ 126 гишүүнтэй парламентыг ер нь бол нийгэм амар хөдөлгөөнтэй болчихлоо шүү дээ найдангуйс ч байгаа шүү. Энэ дээр бид нэр өөрчлөлтүүдэд зөрөгтэй хийж эхлэх шаардлага бол байгаа. Тэгээ тохиромжтой цаг үеийг нь одоо хүлээж байгаа л ингээл аль болохоор түлхээд л явуулаад байх хэрэгтэй гэж бодож байна. Таны үдэн дээр ямар бодолтой байна? Тийм, төрийн өмчт компаниудыг зэгцлэх хэрэгтэй. Гэтэ бас нөгөө талдаа үр дүн гарсан байгаа зүйлийг дурдах хэрэгтэй. Оюурд нь ерхий сайдын засгийн газар өмнөх хамтарсан засгийн газрын үе те. Тэр үед ингээ уул уурхайн төрийн өмчт компаниудын хөрөнгийн өгөөж бол одоо бараг 0% байсан. 9.6% болж өссөн байхгүй. Менежмент сайжирсан гэсэн.
Гэхдээ нийтдээ одоо 107 төрлийн эмчит компани байна. Сая Зэнгүүн гишүүн 60 орчим мянган одоо албан агчтай ажиллаж байгаа гэж байна тий. Ашигтай буюу хөрөнгөний өгөөж 8%-аас дээш байгаа төрийн эмчит компаниуд байж болж байна. Зол жаргалч сая төсвийн одоо ихэнх хэмжээг төрийн эмчит компанид бүрдүүлж байгаа. Орлогын хувьд хараад үзэх нэг 5% л байгаа. Эсвэргээр хувийн эмчит уул уурхайн компаниуд илүү их орлогыг хамнаатаар бүрдүүлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар ийшээгээ хандах хэрэгтэй. Төрийн эмчит компани байх ёстой юм бол хөрөнгөний өгөөж 8%-аас дээш бай гэдэг шаардлага тавина. 4% л унаад ирэх юм бол менежментээ сайжруулах шаардлагыг тавиад явах хэрэгтэй. За 4%-өөс доош унаад бүр алдагдaltaй ажиллаж байгаа юм бол бүгдийн татан болох хэрэгтэй. Энэ төсвүүдээр цуг орж ирэхгүй байгаа болохоор энэ дээр ингээд төсвийн зардлууд ингээд нуугдчихад байдаг. Тэгээ нөгөө талдаа бид нэг урсгал зардлыг их байна гэж яриад байдаг. Тэр урсгал зардал дотор энэ төрлийн эмчит компани ашиггүй ажилладаг компани байгаад байгаа байхгүй. Ийш нь бид нар орж иж энэ орлогоо яг эрүүл болгох хэрэгтэй гэсэн тийм байр суурьтай байгаа. Энийг ч гэсэн байнгын нэгдсэн чуулган дээр бол хэлээд зарчмын саналуудаа тавиад явж байгаа. Би яг энэ санал дээр 100% санал нэг байгаа. Нэгэн тооны мэдчихв. Энэ төрийн болон орон нутгийн өмчт хуулийн этгээдийн санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд 24. Тэгэхээр өстэй юм ба. 67 төрийн өмчт компани 26 их 80 төгрөгийн одоо нийт орлого борлуулалт 26 их 80. 350 орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүд 3 их 80. Тэгэхээр 26 дээр нэмэх нь 3 тэнцүү 29 их 80 төгрөг. 29 их 80 төгрөг. Одоо бид нэр улсын төсөв зардлага аймаар байна. Хөцөн мөсчлөө гэл их хурал дээр ингээл үлрэл дамжуулаад яриад иддэг. Бараг тэрнтэй тэнцэх хэмжээний эргэлт 67 даргын гарын үсгээр 26 их 80 төгрөг шийдэж байгаа. Нөгөө орон нутгийн өмчийн хөл 400 гаруй даргын югаар 29 их 80. За үүн дээр бид нар нийслэлийг 4 их 80 төгрөгийн төсөв нэмэх юм бол 29 дээр нэмсэн 433. Яг улсын төсөвтэй тэнцүү. Одоо яг ингээ харахаар чинь ердөөсөн манай улс мөнгөгүй гэдэг үг ярих юмш боломжгүй л байгаа. Тэр мөнгө хаашаа орж байгаа, юунд зарцуулж байгаа вэ гэдэг тал дээр л бид нар маш сайн одоо анализ хийгээд ах чинь ер нь байхгүй дээ. Ер нь бол ойлгомжтой л байгаа. Хяналт хэрэгтэй. Хяналтын асуудлыг гаргах хэрэгтэй. Улсын хурлын хяналтын өргөх. Их хурлын хяналтан дээр одоо улсын төсөв бид нэр 33 их 80 амар өсчлөө гэдэг. Нөгөө талд нь 33 их 80 их хурлын хяналтаас гадуур явагдаж байгаа. Тэгэхээр тэнд бол шууд даргын нөлөөтэйгээр нөгөө улс төрийн нөлөөгөө оруулдаг, мөнгөө угаадаг, буцаад тэр улс төрийн санхүүжилт хийдэг. Энэ бүх хяналтгүй ажиллагаа чинь энд явагдаж байна. Энэ дээр бол бид нар төрийн өмчийн компанийг нөгөө үр ашгийг нь сайжруулах тухай хууль энэ төр гээд хүмүүс яриад явж байгаа. Тэр миний өвн байр суурь шүү. Энэ дээр бол нэг тийм үр ашиг машиг сайжруулах юм байхгүй. Үе шаттайгаар бид нар энийг нээлттэй авчаад компани болгоод тэгээ боломжийн хэмжээгээр бас нэг хаамаг үн унцсан хүнд нь гадныхан талцахгүй тулд ингээд хязгаарлалт тавиад бушууган шилжүүлж явж нээлттэй болохгүй бол энэ яриад байгаа төсөөс чинь яг параллел юм энд байна. 59 мянга гэсэндээ та ажилтна. Тэгээ ойролцоогоор 60 гэж. Тэгэнгүүт нэмэх нь нөгөө орон нутгийн 20 мянга ингээд 80 мянга хүн ажиллаж байгаа. 6 их 80-ийн цэвэр ашигтай байт юм байна. Нийт балансаараа энэ репортоор 8 их 80-ийн татврын үнэх одоо ашиг байна. Тэгэхээр ингээд баланс нарахаар усан чи мөнгө болоод байгаа байхгүй. Тэгээд 80 мянган хүн 6 их 80-ийн ашиг хийж байна. Улсын төсөв дээр болохоор төрийн албан агчдын тоогч эмч багш энэ оруулаад 200 270 тэргээд бодоход бас нэг тийм муу бол биш. Түрүүн гишүүний ярьдгаар ингээд ашиг хийж байна. Тэгэхээр энийг нийтэд нээлттэй улс төрөөс хол цааш улс төр нь бас цэвэршин ийм ашигтай хувьцаат компаниуд болох шаардлага тулцсан байна. Одоо төрийн өмчт компаниуд маань ердөөс бие даасан үйл ажиллагаа эрхлэх боломжгүй ерөн зөвөр хууль эрх зүйн орчин гэж гисэн. Компанийн тухай хуулиар явж байгаа юм уу? Тэнд байгаа нөхдүүд одоо тууз гэдэг нэрлэдэг хүмүүс маань туузаараа шийдвэрээ гаргаад явж болж байгаа юм уу гэхээр их сонирхолтой байгаа байхгүй. Одоо жишээ нь эрчим хүчний компаниуд бол хамгийн том алдагдлын хүлээж байгаа төрийн өмчт компаниуд байгаа. Тэн дээр эрчим хүчний зохицуулах орооноос засгийн газраас хараад бусаар эрчим хүчний үн тарифыг зохицуулаад яваа гэд хууль нь байж байгаа. Үнэхээр одоо хууль эрх зүйд боломжтой. Тэгээд байж хахад одоо жишээ нь эрчим хүчний зохицуулах орооноос үн тарифыг одоо бол өртгүүлсэнд багаар тогтоож өгдөг. Тэр одоо нөгөө нэг тээз дөрөвч байд юм уу тий? Тууцууд ажиллаж байгаа штэ. Тэр тууцууд тэр шийдвэрийг жишээ нь яагаад хүлээж аваад байгаа тий?
Энэ маань бол өөрөө буцаад бид нар чинь нэгдсэн нэг л удирдлагатай буюу бүх зам Ром хүрнэ гэдэг шиг бүх зам засгийн газрын тэргүүн дээр очдог нэг ийм л тогтолцоог бид үүсгэж байгаа юм л та. Тэгэд энээсээ гарыг идэх гингод манайхан одоо ингээд нэг хууль хууч гэж ярьдаг болчоод байна. Ер нь боломжгүй ойлгомжгүй хууль эрхцэн орчин болохгүй болохоор гэдэг. Гэхдээ өнөөдрийн байгаа хууль эрхцэн орчин дээр ч гэсэн шийдвэрлэх боломжтой зүйлсүүд байж л байгаа. Бид нар өөрсдөө эсвэлтхүү хийсэн. Хүн ч ажиллаа хийхийг хүсээгүй шийдвэр гаргах төвшөнд байгаа газрын дарга нар одоо яам дээр бодлого босруулж байгаа хүмүүс нь одоо байгаа хуулиа ерөөсөө хэрэгжүүлээгүй л байгаа ийм асуудал байна. Хууль хэрэгжүүлдэг гэснээс одоо Лавсан Жамс гişүүн та бараг 2 удаагийн одоо 2 жилийн төсөв хилцүүлэг дээр дандаа нэг үр дүнд суурилсан гэсэн нэг юм асуудлыг нэхэд байна л да. Би бол жишээлбэл тэр нөгөө зам тээврээс урьдчилан сэргийлэхэд те энэ компьютер ямар хэрэгтэй юм бэ? Хэдэн хүүхдийг ослоос хамгаалсан юм бэ? Ослыг хэдээр бууруулсан юм бэ гэдгийг тодорхой болгох гэдгсэн. Ер нь энэ жил өөрчлөгдөж байна уу? Тийм. Миний хувьд ч гэсэн бүтэн жилийн хугацаанд төсвийн 1-р хавсралтыг байнга ярьж ирсэн. Энэ төсвийн 1-р хавсралт маань бол хүсрэл 21-22 хуудастай хүснэгт байгаа. Энийг манай бүх ард түмэн маань хувийн хвшлийнхаа бүгдээрээ ядаж өөрсдийнхөө салбарын шалгуур үзүүлэлтийг хараасаа гэж боддتي. Одоо сүүлийн 7 хоног 2-7 хоног бас ярьлаа. Эрчим хүчний яам жишээ нь мегаваттаар хэмждэг километр гээл тавьсан байна. Хадагалтын юм болохоор усны их үүсвэрийн хувийг нэмнэ гэснээр бас километр гээл тавьсан. Сая хэлсэн төрийн өмчт компаниудыг өгөөж гэж хөрөнгө өгөөж гэж байгаа. Энэ нь ерөнхий сайдын харьяаны KPI. 102% байгаа байхгүй. Тэгээ тэрнийг 1.5% болгоно гэсэн зорилт тавьж орж ирж байгаа. Сая би хэлсэн 8%-аас дээш байлгаа. Чадахгүй бол 4% байх юм бол менежментийн засварыг бүр болохгүй доош орох юм бол татан болох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс эсвүүлтгүй хийгээд энэ одоо хуулиа мөрдөхгүй байх гэсэн ийм зүйлүүд ярихдаа энэ шалгуур үзүүлэлтийг ашигламаар байна. Ерөнхий сайд дээр шууд за тэгвэл төрийн өмчт компани 8% дээш гаргая л та. Тэгэх юм бол татварыг бууруулах боломж нь бүрдэнэ. Сая хэлж байгаа улсын төсөв болон төрийн өмчт компани энэ хоёрыг нийлэн болгоод сая намын эрдэнэ хэлсэн нийт хэрэглэлтийн бараг 75% болчихж байгаа юм. Ийм нөхцөлд манай хувийн хвшил ягаад ч эдийн засаг дотор өрсөлдөөд өндөгөөд томроод ажлын байрыг нэмэгдүүлэх боломжгүй. Тэгээ нөгөө талдаа бас бидний хөрөнгө оруулалтын төсвийн одоо зарцуулалт талаас нь яриа тий. Хөрөнгө оруулалтаа бид нар ангилж үзүүлээд бас нэгдсэн чуулган дээр байнга хэлдэг, гишүүдэд байнга тараадаг. Хөрөнгө оруулалтын салбараар нь ангилж байгаа. Нийт хөрөнгө оруулалтын 35% нь автозам дээр байгаа байхгүй. Тэгээ зам дагаж хөгжил ирдэг гэж яриад идэг. Сүүлийн 30 жил замд арилаа шүү дээ одоо. Сүүлийн одоо 10-аад жилийн хугацаанд л Монголын эдийн засаг ингэж том өслөө тий. Яаж өссөн юм? Уул уурхаагаар өссөн. Бид нар уурхаачд, инженерчд, байгаль хамгаалагч нар эднийхээ буянд л өссөн. Байгаль үнэлгээчд тий. Тэгэхээр эднийгээ бид нар хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Гэтэл зам дээр 35% тавьчаад эрчим хүч дээр 14% тавьж байгаа байхгүй. Одоо та бүхэн маань ойрын жишээнээс ингээл сонсоод үзээрэй. Өний кофе шоп нээе 10 хүн ажиллуулъя. Бэкери нээе 10 хүн ажиллуулъя. 380 техник нөхцөл олдохгүй. Тэгээ ийм нөхцөлтэй байж эрчим хүчний салбарынхаа их үүсвэрийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг хийхгүй байна. Дээрээс нэмээд хувьшил орж ирэх гингууд тэрийг бас хаачдаг. Тэгэхээр ийм байдлаар бид нэр KPI буюу шалгуур үзүүлэлтээр барьж хагаад за таны хариуцсан салбарын шалгуур үзүүлэлт бол ийм үзүүлэлт байна. Эрчим хүчний яамны одоо үүрэг болвол их үүсвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шууд тэрнийг нэхэд явах хэрэгтэй. Энэ дээрээ та хэдэн тэрбум төгрөг төсөлж байгаа. Шалгуур үзүүлэлтийг хэн тавих хэрэгтэй? Яамдууд нь боловсруулаад гаргаж ирж байгаа. Тэгэхээр сая хэлсэн шиг одоо өөр зүйлийг өөр нэгжээр хэмжээд байгаа асуудлууд байна. Сүүлийн 1 жил ярьж хахад агц гарсан яамдууд бол байна. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, боловсролын яам, эрүүл мэндийн яамдууд бол нэлээд сайн агц гаргаад засаад өгсөн. Нөгөө талдаа сонсохгүй яамдууд байна. Эднийгээ бид нэр сайн ярих хэрэгтэй. Ялангуяа ийм жагсаалтын гишүүд орж ирсэн ийм нөхцөлд бол бид яг өөрсдөө барьж байгаа салбарынхаа шалгуур үзүүлэлтийг барьж аваад сайтай бүр ярих хэрэгтэй. Олон улс ийм юмар хэмждэг юм аа. Монгол улс хөгжихийн тулд ийм шалгуур үзүүлэлт ачих хэрэгтэй. Зөв хэмжиж ижил бид нэр зөв өдөртнө. Ерөнхий сайдны хүртэл айгүй бол энийг уншаагүй байж магадгүй. Яагаад ийм нэгжийн алдаа гарч ирэх чинь сайд нь өөрөө уншаагүй болохоор ийм алдаа гарч ирж байгаа. Хувийн хвшилтэр бол энэ бол маш энгийн ухагдах юм шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага дээр бол хандлтын тоо тий, лайк шерийн тоо, үзэлтийн тоо гэдэг маш тодорхой шалгуур үзүүлэлттэй тий. Гэтэл яамдууд нь өөрсдөө ямар ч тодорхойгүй ийм шалгуур үзүүлэлт тавьж байгаа нь би бол эсрэгээрээ хардж байгаа. Албаар өөрсдийнхөө энэ хэдэн зуун тэрбумаар хөрөнгө оруулалт хийж байгаа урсгал зардал гаргаж байгаагаа үнэлгээг тавиулуулахгүй тулд буруу шалгуур үзүүлэлт ашиглаж орж ирдэг. Дараа нь хариуцлага тооцоо гэж ярихлаар үгүй энэ чинь ингээ шалгуур үзүүлэлт нь буруу бид нэр анханасаа буруу тойлогдсон байсан болохоор үр дүн гарсангүй гэсэн шалтгаан болгож ашиглах гэж байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зөв шалгуур үзүүлэлтэд тавиад үр дүндээ хүрээгүй байх юм бол ажилтаа ярих хэрэгтэй байхгүй. Тэгжиж бид нар энэ засгийн газрыг улсын хурал зөв хяналтаа тавиад ажлыг нь хийлгдэг болгоод төсвийгөө бид нар үр дүндээ зарцуулдаг. Үр дүн цөөрсөн засаглалыг бий болгох боломжтой гэж харж байгаа. Нодлон төсвийн татгалын үеэр те аудит нөгөө нэг
төсвийн зарцуулалтын дээр аудит хийгээд ирэхэд нэг цагийн хилцүүл үүснэ байсан уу тий? Яагаад юм бэ? Улсын хурл өөрөө хяналтынхаа тэр үүргийг сайн биелүүлэхгүй. Яагаад энийг бас бид нар ойлгоогүй хажуунаас нь жаахан алмаарад хамгийн чухал аудитын дүгнэлт бол одоо та бүхний ажиллах хэвээр хамгийн чухал бичиг баримт үсттэй ер нь. Тэгээ 2-3 бичиг баримт байгаа. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн дүгнэлт байгаа. Үндэсний аудитын ганцрын дүгнэлт байгаа. Эдрийг бид нар сайн уншаад явах хэрэгтэй. Тэгээд олон улсын валютын сангаас гаргаж байгаа 4-р артикл гэж байгаа тийм. Эдрийг уншаад яагаад энэ хэрэгжихгүй байна гэдэг бол би зүгээр дундаа орсон байсан байна л гэж ойлгож байгаа. Гэхдээ тэгээд яагаад хэрэгжихгүй байна гэхээр нийтээрээ үндсэндээ олон ч нүуний нэгдсэн санал хураалт бол явагдаж байгаа. Тэгэхээр жишээ нь одоо 68 гишүүнтэй одоо Монгол Ардын нам маань бол одоо бодлогуудыг авч гарна гэсэн бодлогууд бол аваад гараал явчихж байгаа юм л та. Тэгээд энэ дунд бол сөрөг хүчний байр суурь сүүлийн жилүүдэд их дутуу байсны бас гайн гараад ирж байгаа. Одоо жишээ нь аудитын дүгнэлттэй бол хамгийн ойр ажиллаж тэр аудитын дүгнэлтүүдийг бид нэр зарчмын зөвлөлтөд саналаар оруулаад тэгээд дээрээс нь буюу төсөв хилцэхээс өмнө хөгжлийн төлөвлөгөөн дээр оруулж өгөх ажил нь бол одоо жишээ нь манай сөрөг хүчнээс бол их гарах хэвээр. Тэгээд энэ дээр арчилсан намын гишүүд ч гэсэн ер нь бол хүчтэй бас ажиллаж байгаа. Тэгээд тэр утгаараа бол энэ нөгөө нэг хүчний тэнцвэр алдагдана гэдэг маань бол өөрөө нийгэмд ямар том хохирол учруулж байгааг харж байна л да. Бид нарт энэ хооронд ч одоо төсөв маань ямар ч одоо хяналтгүйгээр хідэн их найдаар явлаа. Хідэн их найдын хулгайг өнөөдөр бид нар ярьж байна. Тэгж яхад төсөв хилцэх хөнгүү болчихсон сууж штэ ордон байна өөрөө. Тэгэхээр энэ зүйл маань бол өөрөө ингэж юг харуулж байгаа нэхэр арчлал маань бэхжихийн тулд бид бүхэн маань өөрсдөө асар одоо оролцоотой байдаг байх хэвээр. Энэ нь ерөөсөө миний өмнөөс нэг хөөрхөн сонгуульд очиж санал өгч нь биш та хардаг байх хэвээр. Өнөөдөр төсөв хилцэж явах та харах хэвээр. Яг бол энэ таны мөнгө гэдэг тэр утгаараа олон нийтийн оролцоог бид нар энэ төсөв дээр асар ихээр оруулж өгөөд төсөв бол сүүлдээ одоо нөгөө нэг дандаа төлөвлөлт хийгдсэн одоо төслүүд ороод ирж байгаа. Тэрний наанд хөгжлийн төлөвлөгөө гэдэг маш чухал баримт бичиг гэдэг хавар батлагдчихж байгаа. Энэ хөгжлийн төлөвлөгөөнд маань өөрөө өнөөдөр бол зөвхөн мөрөөдлийн жагсаалт болчиход байгаа. Нөгөө мөрөөдлийн жагсаалтын дотор оруулсан ямар ч одоо ач холбогдолын эрэм дараалалгүй энэ төслүүдийн төсөв болгож оруулж ирэх гэхээр сангийн яамныхан хитрхи өндөр дүнгуудээс аль шалгуур үзүүлэлтээр нөгөө төслүүдэд авах уу гэдэг асуудалтай тулгарч байгаа. Тэгээд оруулаад ирэхэд нь гишүүд нь болохоор бидний одоо төсөв байхгүй болсон байна шүү дээ. Бидний оруулах юм гэдэг. Тэр энэ зарим зүйлсүүдийг миний харж байгаагаар бол энэ орон нутг өөрөө одоо шийддэг байгаад улсын төсөвлөө бид нар оруулж ирэх шаардлагагүй. Орон нутгийн өөрөө удирдах одоо газарт нь шилжүүлэх хэрэгтэй юм. Одоо сум хоорондын замч байт юм уу тийм. Тэр асуудлуудыг орон нутг маань өөрөө шийдэх боломжийг бид нар бас ингэж хангаж өгдөг байхгүй бол одоо чинь улсын төсөв дээр бид бүхэн хамгийн ач холбогдол эрэм дараалалаар нийт бүх нийтэд хамгийн чухал улсын чанартай замууд ихч байт юм уу тийм. Тэр утгаар нь одоо ингэж нөгөө эрэмбүүдээ аягүй зөв тавьж авахгүй бол чуулганы үеэр хилцүүлэх явц надад нэг ажиглагдсан зүйл бол хитрхи жижиг тойргийн асуудлууд руу бид нар ороод тэр нэг тойрог дээр одоо жишээ нэг соёлын төв барих ч байт юм уу эсвэл мэдээллийн төв барих гэд тэр асуудлыг ярьсаар нь байтал энэ цаг хугацаа өнгөрөөд цаагуур нь бодлогын чанартай асуудлууд нь алдагдаад байгаа. Энэ утгаараа бол 126 гишүүнтэй болсны маш том зөв зүйл нь бол 48 гишүүн маань жагсаалтаар сонгогдсон. Энэ хүмүүс маань бол илүү бодлогын чанартай Монгол улсад маань нийтэд нь хэрэгцээтэй байгаа энэ одоо тогтолцооны гажуулуудыг засах дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа болов уу гэж харж байгаа. Аудитын дүгнэлт улсын хурал маань бол за тэр гишүүд таны хэл дээр хяналттай авах хэрэгтэй. Дээрээс нь гишүүд чинь улс төрчидтэй тийм ээ. Тэгэхээр улс төрийн шийдвэр бас гаргаж. Тэгэхээр аудитор ингээд зөрчил илрүүллээ, тийм юм боллоо. Тэгээд аних юм дээр ингээл анаал явчихж байгаа байхгүй. 24 оны төсвийн гүйцэтгэлийг хугацаа хоцруулаад тэгэнгүүтээ хуульдаа өөрчлөлт оруулж байгаа зүйлд нь ингээд хүлээж авсан шүү дээ. Авахтаа бид нар аудит оруулна гэдэг юутай тэмдэглэлтэй. Тэгээд дараа нь аудит орж ирсэн нэлээд том зөрчлүүд яригдсан. Тэгээд баггүй шүү дээ. Тэр том зөрчил төр хариуцлага яруул ярих юм бол байгаа яригдж байгаа юм байхгүй. Ингээ уусчихж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн байгаа юм уу? Тэр чинь нэг хэсэг бүлэг хүмүүс нөгөөдөлийнхээ алдааг хааж штэ тэ. Тэгэхээр энэ бол ингээд одоо харамсалтай амьдрал бол юм. Цаашдаа тэгэл явах бах. Гэхдээ тийм учраас бид ийм хилцүүлгийг байнга хийх болно. Яг үнэ. Тийм учраас ингээд мэдээлэл өгж явах хэрэгтэй. Дээрээс нь улсын их хурлын гишүүд гэдэг чинь улс төрч мөн тийм тэгтээ тангараг өргөсөн иргэний төлөөлөл. Үндэсний нийт үндэсний эрх ашигын төлөө. Тэрнээс биш тэр улсын их хурлын гишүүнүүд тангарагад намын эрх ашиг, хувийн эрх ашиг 2 3 байна гэж юм байхгүй. Ганцхан улсын эрх ашиг л байгаа. А бусд нь бол тэр хүний эсвэл тэр багийн хамт олонны асуудал байхгүй. Тэгэхээр энэ өнцгөөс аль болохоор хандаж
яг цэвэр ийм нийтийн мөнгөний хариуцлагатай асуудлууд дээр бол бие даасан байр суурь маш чухал. Нам бүлэг бол үзэл баримтлалынхаа хүрээнд бид нар боловсролд илүү их мөнгө зарцуулахыг лоббидноо. Эсвэл бид нар одоо ингээд хөрөнгө оруулалтгүй хаягдсан энэ гэр орооллын хэцүү нөхцөлийг сайжруулахад илүү мөнгө хуваарлана гэхийг лоббидох. Энэ бол баг хамт олон намын бодлогын лобби. Нөгөө талдаа янз бүрийн юмар даримжуулж тийш нүрэн таран хийсэн юмыг бөөгнөрч хааж агаад тэгээд цаанаа тохироо ээж дараа нь ингээд наад цаана явна гэдэг бол алстаа ер нь ингэж суларч ягаад үхэх тавилантай. Тэр нь бол тэгтээ эзэж биелэхгүй ч гэсэндээ мөнхийн дэмжлэг явна. Энийний тулд л одоо гişүүд бие даасан хараат бус байх. Тийм хүмүүсийг бас олзонгох нэг чухал байна л гэж нэмжлэмээр. Надад бас нэг юм анзаарагдаад байгаа юм л да. Сая бид Неопитер ингээд төслийг үзчихсэн чинь нэг боловсрол зарцуулж байгаа мөнгө, халамжинд зарцуулж байгаа мөнгө ер нь баг ойролцоол байгаа юм л да. Халамж их байна гэж айгүйх шүүмжилж байгаа. Гэхдээ яаж би жишээл одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын халамж хариуцсан сайд боллоо гэхэд өнөөдөр очиод за энэ халамжийг болийг гिच чадахгүй. Яг л энэ бүхэн хуулиар одоо ингээд та бүхэн ингээд боогод өгсөн байгаа. Яг л тэр төсөөл барьж очин тэр хүн тоглолт хийх, менеж хийх боломж олдохгүй байна л да. Тэгэхээр яг энэ үнэхээр энэ халамж их байна гэд шүүмжлээд байгаа. Аж ахуйн нэгжүүд одоо ажиллах хүч олдохгүй байна. Хүмүүс ингээд халамжаар амьдраад байна гээд байгаа. Энийг бодож мэдэрч ярилцдаггүй юу нам дээр. Одоо халамжаа багасгахыг хэдүүлээ. За тэгвэл одоо яг ямар хуулинд өөрчлөлт хийх юм? Яах юм гэдэг. Би бүлгийн хуралдаа нэг тийм болдог гэж төсөөлдөг. Ер нь ямар болдог вэ? Монгол Ардын намын бүлгийн хуралдаан бол ер нь бол бодлогын мэтгэлцээтэй болдог. Нэгдсэн байр суурин дээр хүрч чадахгүй бол за та хэд маань өөрсдийнхөө итгэл үнэмшлэр зарчмаараа санал өгөөрэй гэсэн байдлаар хуулийн төслүүд төсөл арга хэмжээнд дээр тийм хандлагыг авдаг тийм. Яг халамжийн хувьд бол нэг зүйлийг чухал харах хэрэгтэй бид нэр халамж болон татврын хоёрын хооронд муух хэрэгтэй байдаг. Одоо болохоор яг нэг ч татвар төлөөгүй мөртлөө халамж авч байгаа хүмүүс ирэх байгаа юм бэ. Яг энэ судалгааг ингээд бодит харах хэрэгтэй. Тэг үнэхээр ажиллах боломжтой юм бол тэр хүнд ажлын байрыг одоо үүсгэж өгөх хэрэгтэй шүү дээ. Тийм биш ингээд энэ халамж болон татвар энэ хоёр мань хооронд уялдаагүй явж байгаагаас болоод үр дүнтэй зүйл рүү бид нар халамж авч чадахгүй байна. Бага онохгүй гэсэн. Гэтэ одоогийн нөхцөлд яг зөв байгаа он чадж гин үгүй юу гэдэг бас ярих хэрэгтэй л да. Хүнсний талаа ингээл гаргаж ирсэн тэ. Тэгээ гаргахлаар одоо юу хийх дунд чатандаа гэдэг хорооны төвшинч энийг ингээд буруу аргаар ашиглаад сонгуулийн үеэр ашигладаг ч үгүй юм те. Тийм их үзүүлэлт байдаг. Гэтэ нэгэнт бид нар ингээд баримттай болоод хүмүүсэнд төлдөг татвар нь харагддаг болчихсон юм бол халамжтай нас ууж өгөөд хүн болгон жишээ нь ийм Монголигаар харагддаг болох хэрэгтэй байхгүй. Та эдийн хэмжээний татвар төлсөн юм байна. Хувийн орлого албан дотор аж ахуйн нэгж явах юм байна те. Нөөд юм байна. Эсвэргээрээ та ийм халамжууд авсан байна. Хүүхдийн 100 мянга авсан байна. Одоо оюутныхаа сургалтын төлбөрийг хөнгөлүүлсэн байна. Байр худалдаж байгаа 6 сая төгрөгөө буцаагаас авсан байна те. Дээрээс нэмээд бид нар хөнгөлтүүд энэ бас бичиж харагддаг болох хэрэгтэй. Хөнгөлтүүд гэдэг бол бид нар чинь үйл хөдлөлийн хөрөнгийн албан дотор бол эхний 2 байран дээр бол төлдөггүй. Газрын төлбөр 700 м квадрат дээр бол төлдөггүй. Тэгэхээр энэ зүйлүүдээ ингээд бид нар ингээд шууд энгийнээр харагддаг байдлаар ингээд нэг цогц систем болгож харуулах хэрэгтэй байна. Энийг бол цахим хөгжлийн яам хийх хэрэгтэй болоо гэж бодож байна. Энийг хийгээд харагддаг болчих юм бол манай иргэд маань ч гэсэн аж ахуйн нэгжүүд маань улс төрчид маань ч гэсэн хараад хэн илүү их халамж аваад татвар баг төлж байгаа юм байна харах боломж нь бүрдэнэ. Тэгэхээр чинь одоо чинь бид нэг халамж ярихаар нийтээрээ бол ярьж байгаа нь манай улс чинь ийм их баялагтай улс шүү дээ. Бид нар ийм их баялагтай юм чинь иргэдтэй нэг тэгшээр ингээд хуваарлахад юм боо гэж яагаад болохгүй гэж гээд тэгж байгаа юм л. Тэгээ улс төрчид чинь ийм их том их найдуудын хулгай ярьж хахад иргэдтэй нэг өгж байгаа жоохон мөнгө өгж байхад яад юм бэ гэдэг. Ийм дилемма дотор бид нар орчод байгаа юм л та. Нэг талдаа яг зөв бид нар миний өмнө ярьсан төрийн өмчт компаниуд дээр байгаа тэр том хулгайнуудыг задлаад хулгай яаж гарахгүй байх, тэнд авилгал яаж үүрхэхгүй байх вэ гэвэл төрийн өмчийг л задлахаас өөр арга байхгүй. Нэг талдаа төрийн өмчийг задлана, өмчгүй болох хэвээр. Нөгөө талд нь бид бүхэн халамжийн гэдэг зүйл маань бол яаж нэхэр бэлэн мөнгийг л бид нар зүгээр ерөөсө гаргаад байгаа гэсэн. Бэлэн мөнгийг бүтээмж байхгүйгээр бид бүхэн шууд хэвлээ тарааж гин гэдэг маань инфляц буюу боддороо одоо нөгөө нэг танд жишээ нь 30 мянган төгрөг өглөө гэж бодъё. 30 мянган төгрөгөөрөө өнөөдөр аваа гардаг байсан юм. Дараа жил гэхэд таны дээр авдаг байсан 5 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үнэтэй болоод буцаагаад дөгөөний 5 3 ширхгийг худалдаж авч чаддаг болно. Одоо чинь бид нар ингэж ярьж байгаа шүү дээ. Ковидын өмнө бол нэг торт дүүрэн хүнс авахд тэдэн төгрөг болдог байсан. Одоо тэр торт үүрхэ болчиход байна гэдэг.
Энэ маань өөрөө ханшны уналт байгаа. Тэр инфляцийг бид нар аягуулсан ойлгоод хиймлэр мэдээж хэрэг маш гоё сонгуулаар амлалтууд бид нар өгж болж байгаа. Одоо жишээ нь иргэн бүрт хэдэн төгрөг гэд ингээд ярьж болно. Дансаар нь бид нар мөнгүүдийг хийгээд өгч болно. Гэхдээ боддороо Монгол улс маань бүтээмжгүй, боддороо доллар манай зах зээл рүү орж ирээгүй тохиолдолд тэр маань өөрийгөө болохгүйгээр зөрдөөсвөл одоо бэлэн цаасл болж хувираад байгаа. Тэгэхээр энэ ойлголтыг гаргаж өгөхгүй бол энэ дээр нь нөгөө оппортунист улс төрчтөнд дандаа иргэд дээрээ нөгөө нэг сэтгүүдээр нь тоглолт хийгээд хурамч авдаг. Тэрнийхээ хариуд яадаг вэ гэхээр за одоо очиод тэр одоо нөгөө нэг уурхай ч юм уу те тэр зүйлийг төрийн өмчт болгоод ингээд авчиг гэл ингээл төр өөрөө өмчөө нэмээд идэг, эрх мэдлээ нэмээд идэг. Тэрнээсээ гоё нэртэйгэр ч үт юм уу те иргэдийн зээлийг тэглэн иргэдтэй ийм юм өгнө гэд явцдаг. Энэ гажуудсан тогтолцооноос бид бүхэн гарахын тулд иргэдтэй гашуунч гэсэн одоо нөгөө нэг үнэнгийн бас хилдэг байх ёстой болов уу гэж би хараад байна. Одоо жишээ нь хүүхдийн мөнгөний талаар ярьж байхад хүүхдийн мөнгөний бодлого байх ёстой. Одоо хүүхдийн мөнгө гэхээс илүү хүүхдтэй бид нар ер нь ямар бодлого хэрэгжүүлдэг байх юм бэ гэдэг асуудал. Бэлэн мөнгө дансанд авиж хийх нь үнэхээр бодлого юм уу гэдгийг бид нар харах ёстой. Энэ үнэхээр үр өгөөжтэй байгаа мó? Бид нар энийг яаж хуваарлж, яаж үнэхээр хүүхэд болон боловсролд энэ асуудлыг яаж хандуулж болох юм бэ? Өнөөдөр яг зэрэгцэд багш нар маань ажил хаялт зарлаад энэ талбай дээр одоо жагсаал хийж явж байгаа. Багш нарын нийгмийн асуудал маш хүнд байгаа. Багш нар гэдэг чинь юу юм? Боловсрол. Боловсрол гэдэг маань өөрөө хүүхдүүд лөө чиглэж байгаа. Өнөөдөр таны хүүхдэд хичээл зааж байгаа багш нар 1,500,000 төгрөгийн цалин аваа байж байгаа гэдэг нь өнөөдөр яаж амьдралаа авч явах юм бэ? Тэр хүмүүсийн цалин нэмье гэхээр манай төрийн хэлж байгаа зүйл нь бид нар мөнгөгүй гэдэг зүйлтэй. Ердөөсөө ингээд бүх салбар дээр айлч салбарт асуудлууд үүсчихсэн. Тогтолцооны хувьд бид нар мөнгөгүй гэдэг ганц үгтэй. Тэгсэн хэрнээ одоо энэ улсын төсөв нь өөрөө хэд дахин их наядаар тоологдоод байдаг. Ийм өгөөжгүй юм л орцсон. Энэ маань бол өөрөө бодлогын төвшөнд бид нар өөрсдөө буруу зам руу орцсон байгаагийн л одоо үндсэн асуудал байгаа даа. Одоо бид нар ингээд олон талын асуудлуудыг ярихад цаад утгаараа энэ маань мөнгө хэвлэлцсэнтэй холбоотой, цаад утгаараа мөнгөний ханшны уналттай холбоотой асуудал яваад байгаа. Энэ халамж яах гэж өгдөг гэдэг нэг асуудал шүү дээ. Танаас гарч ирсэн. Хүн бол хүн баггүй амьдрах хэрэгтэй тий. Үндсэн хуулийн тонхог байгаа шүү дээ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Энтергээд хүмүүнлэг нийгэм байгуулна энтергээд тий. Тэгэхээр тэр хүн орлого олох боломжгүй, орлого багтаа тэгтээ наад захын боловсралтай байх ёстой, уух устай байх ёстой. Энэ бол ингээд халамж. Тэрийг нөхөхийн тулд дундаа цуглуулсан мөнгөөс нийгэм авч явж байгаа. Энэ нормал. Нөгөө талдаа би бол Монгол улсыг нэх аймаар юм их халамжтай гэж боддоггүй. Тэр яаж хэрэгжүүл залдиж нөгөө дэмий мөнгө иддэг хүмүүс шүү дээ. Тэр бол хэрэгжилтийн асуудал байхгүй. Ерөнхий бодлогын хувьд бол өгөхстой хүмүүстэй мөнгө л явахаас өөр арга байхгүй. Асуудал нь юундаа байна гэхээр манай эдийн засаг өөрөө юм бяцхан. Тэгээд авч явж байгаа ачаа нь авч явахаас өөр аргагүй юм байгаад байгаа. Тэгэхээр эдийн засгийн бяцхан эдийн засгийг бүтээмжтэй болгохын тулд нөгөө ажил хийж байгаа хүмүүс чинь мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Тэг бизнес нь явахгүй байна. 70-80% нь төрийн оролцоотой болчиход байна. 75% төрийн явчихсан. Тэгэхээр бизнес нь явахгүй байгаа байхгүй. Тэг бизнес явахгүй чинь тэгвэл төрийн өмч яваа гэсэн бизнес гэж угаасаа олигтой татвар өгдөг юм. Бид нар өөрсдөө хийгээд нэг ийм сонио хандлага руу яваад төрийн өмчийн компаниуд үүсгэж яваад байгаа. Монголын бодит байдал бид нарыг тэр барууныхантай татварын төвшөө харьцуулах хэрэггүй. Манай зардал чинь өөрөө үнэтэй. Манаагаас юм боловсруулаад экспорт гаргахад хэцүү. Тэгээ манай инфляц өндөр. Тийм учраас бизнес хийж байгаа хүн карманда мөнгө үлдээх хэрэгтэй байхгүй. Би ажлын өөрөө мөнгө үлдээд тэгжиж идэвч нь хоёрдугаарт нь Монголд хийгээд экспортод гаргаж байгаа үйлдвэрүүд байхгүй. Ягаад гэвэл өрсөлдөж чадахгүй. Яавал өрсөлдөх юм? Логистик хөгжсөн, сүлжээ хөгжсөн газартаа яасан ч өрсөлдөхгүй. Тэгэхээр миний энэ Монголд үйлдвэрлэх юм бол чи татвар төлөхгүй. Тодорхой хугацаанд. Тиймэрхүү байдлаар хэрвээ экспортод гаргаж явах юм бол иймэрхүү нэг жоохон зөрөгтэй том юм хийхгүй бол энэ юм чи хөгжихгүй байхгүй. Тэгээд ийм байдлаар угаасаа байхгүй үйлдвэрийн татварыг өнөөдөр авах боломжгүй. Тийм болохоор юм хийгээд гаднаас мөнгө авцраад тэгээ экспортод гаргах, Япон руу аваад яв, Европ руу яв, Хятадын дом зах зээл рүү гарга. Тэг хувийн татвартай 5-10 жил экспортод гаргах юм бол эцсийн бүтээгдэхүүн түүхэд биш. Иймэрхүү юм хийх юм бол энд дэцэг жоохон зэрэгнэ. Тэгээд тийм тохиолдолд тэр халамжаа аваад л явна шүү дээ. Тэгэхээр бас бүгдээрнээс нэг юм ярих өөр нэг асуудал яваад байгаа нь юу юм гэхээр ирэмбийн тухай ярихаас өөр аргагүй болоод байна л да. Бид нар яалтчгүй одоо юу гэдгийг
түрүүнээс нэвтрүүлгийнхэнд бас зэнгүүн гишүүн тайлбарлаж ирсэнтэй бид нар ингээл хөдөө орон нутгаар соёлын төвүүд бариад байгаа. За яг энэ ирэмбэн өөрөө яг зөв байсан юм уу? Тэгэхээр бид нар цахилгаан арчим хүчний асуудалтай ингээд сууж байна. Тэгэхээр энэ орж ирж байгаа одоо сангийн яам дээр орж ирж байгаа тэрхүү яамдуудын одоо өгж байгаа мэдээллийг бүгднгийн баг одоо юу гэдэг бүлээн зөвшөөрөөд яваад юм ямархуу шүүлтүүрээр явдیں۔ Тэр одоо ирэмбэн яаж тодорхойлогдож байгаа хэвээр та бүхний бодлоор ер нь юу гэж бодож байна? Танаас эхлэе. Бодит жишээ хэлье. Одоо Азийн хөгжлийн банкнаас бид нэр 400 гаруй сая долларын зээл аваад эрүүл мэнд боловсрал одоо аюулгүй байдлыг хангах тий эрсдлийг дуулах чадвартай хөрөнгөөр олно гэсэн гэрэлцээр хийж байна. Энэ дотор 150 орчим сая доллар нь 41 сургууль цэцэрлэгийг орон даяар барина гэж байгаа. Гэтэл энэ дээр боловсролын яам болон сангийн яамнаас гаргаж өгсөн хуваарлалт нь орон нутаг дээр илүү тавиад нийслэл дээр цөөхөн тавьсан байгаа байхгүй. Тэгээ уг нь бол эн чинь өчигдөр одоо чинь чуулган дээр хэлж гарч ирлээ. Нийслэлд ачаал нь 1000-аас дээш хэтэрчихсэн сургууль 39. Орон нутагт 1000-аас дээш хэтэрсэн ганцхан сургууль байна. Баян Үйлгийн аймгийн Дэлгүүн сумын сургууль ганцхан. Гэтэл бид нар энийг харахад энэ 41 сургууль цэцэрлэгийг бид нэр дор хаяж нийслэлээр 30-ыг барих хэрэгтэй шүү дээ. Тэгжээж бид нар одоо яг ангидаа 50 60 70-аас суугаад байгаа нэг ширээн дээр 3-аас суугаад байгаа шийдэх боломж нь бүрдэнэ. Нөгөө талдаа энэ дэр ягаад энэ ирэмбийн асуудал нь ажиллахгүй байна гэхээр уг нь яамдууд нь өөрсдөө мэдчихэл байгаа. Болсон одоо бодлогын яам нь бол тий тойргийн гишүүдийн бас лобби гэж ярих юм тийм зүйл байна. Сонгуулаар сургууль амлцдаг. Сонгуулаар зам, соёлын төв иймэрхүү амлцдаг. Тэрнийг яаж хийж байгаа л төсвийн хөрөнгө оруулалт дээр 58-аад ороод ирдэг. Тэнгууд нөгөө мэрэгжлийн ур чадвар ашиглаж ирэмбэлж гин үү? Эсвэл зүгээр улс төрийн шийдвэр гаргаж байгаа гэсэн энэ хоёр дээр байна. Тэгээ сая та хэлжсэн халамж татвар энтрийг ер нь яах юм бэ гэдэг чинь. Бүлгийн хурал дээр бол голцоо яригддаг зүйл нь нийслэлийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалт гэсэн зүйл дээр л ер нь маргаан гарч байгаа. Одоо харин 126 гишүүнтэй 48 гишүүн жагсаалт болсноор 48 гишүүн гэдэг улсын хэмжээнд асуудлаа шийдэе буюу мэрэгжлийн өнцгөөс харж байгаа ирэмбийг тодорхойлоод байгаа байхгүй юу? Тэгээд яг нийслэлийн нэг хэд 20 гишүүнтэй нийлж байгаа энэ чинь нэг 50 60 болж авч шүү дээ. Түүнээс ш өмнөх 76 гишүүнтэй бичээ нийслэлээс 22 гишүүн сонгогддог. 54 нь орон нутгаас сонгогддог. Тэнгууд улсын төсвийн хөрөнгө оруулалт тэр чигээрэл амандж биш хамартж биш. Боловсролч сайжирдаггүй, эрүүл мэндч сайжирдаггүй, замнч нөхөлттэй байдаггүй, эрчим хүчин бүр хүрэлцээгүй. Иймэрхүү нөхцөл байдалтай болохоор аль болох мэрэгжлийн одоо өнцгөр, үндэслэлтэйгээр датагаа ашиглаад гарах ирэмблэлтийг гарах боломж бүрэн байгаа. Одоо энэ ирэмблэлтээр биднэрт нэг дутагдж байгаа зүйл бол мэдээж мэрэгжлийн яамдууд мэрэгжлийн хүмүүс бол гаргаад ирчдэг. Энэ дээр олон нийтийн дэмжлэг үр асар чухал гэдэг юм байна л гэдгийг анзаараад байгаа. Бид бүхэн маань бол одоо жишээ нь олон сэдвүүд донд ингээд улс төрж чинь тий сошиал дээр нэг монголчууд бөөн комментууд бичиж байгаа шаагилдаал өнгөрчтэй ямар ч үр дүн байдгүй гэж бид нар боддог. Гэхдээ энэ үр асар үр дүнтэй байдаг. Одоо жишээ нь зүгээр яг сая яригдчихж байгаа сэдвэл гэдэг хүүхдийн мөнгөн дээр бид нар өгөх ёстой өгөх ёсгүй гэдгийг чинь тий манай ээж нар эмэгтэйчүүд маань бол энүүгээр амьдралаа авч явж байгаа хүмүүс байгаа гэж байгаа мэдээж хэрэг байгаа. Тэгэд нөгөө талд нь бол тэгвэл энийг яаж үр дүнтэй болгох юм гэдэг мэтгэлцээнүүд бас явж байгаа. Энэ дундаас энэ ярилцлагууд дундаас илүү сайн арга зам зөв гарцууд гарч ирээд энэ маань бол өөрөө одоо бодлого маань өөрөө сайжраад байх үндсэн суурь байгаа юм л та. Тэгэхээр манай нөгөө нэг ач холбогдол за энэ дээрэс нь хизээ хийгдэх үү юу ямар байдаг байх уу гэдэг тэр халамжийдаг жишээ нь өнөөдөр шууд зогсоочих юм бол хүндрэлүүд орно. Ягаад гэвэл эндээс чинь үнэхээр өөр амьдралын одоо ажлын байрны их усүр байхгүй ажил хийх боломжгүй хүмүүсүүдэд бид нар орхиж болохгүй байгаа. Гисэн хэдий ч цаад утгаараа агуулгаар урт замдаа бид нар иймэр нь явуулаад байх юм уу гэдэг чинь өөр асуудал байгаа. Тэгэхээр бодлогын үед бид нар нөгөө мэтгэлцээнүүдийг яг шийдэлтэйгээр нь гаргаж ирж ярьдаг болох маань өөр асар том чухал байдаг. Тэгээд тэр маань бол өнөөдөрт үр дүн гарахгүй юм шиг харагдаж байгаа ч гэсэн цаад утгаараа нийгэм маань өөрөө сайжирч яадаг. Тэр утгаараа иргэдийн маань энэ оролцоо өөрөө бид бүхнийг одоо шийдвэр гаргах төвшөнд ч гэсэн сайнаар нөлөөлж идэг учраас бас энэ иргэдийн оролцоог энэ жилээс авч одоо иргэд маань өөрсдөө биднэрт энэ жил за эрчим хүчээр төсөв тавих хэрэгтэй байна. Тог цахилгаан тасраад байна штэ. За биднэрт зам одоохондоо хэрэггүй байна гэд ингээд ялгаад өгч байгаа ч өөрөө эрүүл зам зам руу явах одоо боломжийг биднэрт гаргаж өгч байгаа юм л та. Тэгэхээр шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүс маань ч гэсэн энэ дээр нь яг хамгийн зөв шийдлүүд гарах хэрэгтэй. Магадгүй тэр шийдвэрүүд нь хүнд шийдвэрүүд байж болно. Гэсэн хэдий ч бид бүхэн Монгол улсаараа цаашдаа хөгжих хэрэгтэй учраас урт хугацааны бодлого илүү харах хэрэгтэй гэж бас харагдаад байна. Иргэдийн санал бодлогыг тосгож ирэмбэлэх нь бол чухал зөв шинэ хандлага явж байгаа гэж зингийн өгшөрч шít. Санал нэг байгаа. Тэгээд сая бол жишээ нь ингээд ирэмбэлчлээ шүү дээ. Нөгөө саналаа суугаад эрүүл мэнд боловсрол хамгийн чухал байна гэдэг. Тэгээд тэрнийхээ үр дүнд бас хөрөнгө оруулалт нэмсэн. Тэ?
Тэгээд одоо хөрөнгө оруулалт за тэгвэл аль аймаг дээр аль дүүрэг дээр тавих юм гэхээр зэрэг манай Луусан жамс гişүн яриад байдаг нэг KPI тоо хэрэгтэй байхгүй. Энэ хорон дээр чинь сургууль байдаггүй, ерөөсөө байдаггүй юм аа. Байдаггүй бол энэ дээр одоо KPI-гаар 5 нөгөө дээр нь 4 3 өгнөч тийм үү те. Тэгээд ингээд зөв ирэмбэлж чадах юм бол хамгийн эрэгтэй газар руугаа мөнгө нь урсгал юм болох байх. Би энэ ерхий сайдын дээр засгийн газрын асуулга баха. Нөгөө яаж ирэмблэх вэ? Бид нар годомжид нэлээ явсан. Би чинь Баянголын тойргийн гишүүнээ хөдөлгöd. Тэгээ ингээд яхад яг давхцсан. Эрүүл мэнд боловсрал ийшээгээл мөнгө. Тэгвэл зүгээр орсон суугчдын хувьд бол сургууль байхгүй гэдэг нь хамгийн том байна. Тэндээс чинь төгжрөл үүсэлт. Тэгээ бид нар ингээ ангууд жишээлбэл зарим хорон дээр одоо сүүлийн үед хотын төвийн жижиг ингээд газар нутаг том байшин барьж шít. Усын сургууль тэг байхгүй. Тэгэхээр чинь өөр газар л он битүү төгжрээ айгүй хэцүү. Тэгэхээр тэн дээр бол ингээ шийдэгдэхгүй байх чинь. Бид нар жишээ нь 21 байршил гаргасан байхгүй. Ерөөсөө шаардлагатай сургууль цэцэрлэг гэдэг. Тэгээ энэ дээрээс сая бол төсөвдөр 4 орж ирж байгаа. Нөгөө Азийн хөгжлийн банкны юунаас 2. Нийт 6 нь бол 26 он шийдэгдэхээр зарим нь үргэлжлэхэлтэй, зарим шиг нэр. Тэгээ цаана бол дахиад ингээд 10 хэд бол үлдчихэж байгаа байхгүй. Тэгтээ бол яг харьцангуй нөгөө 40-ээс 2 нь орсон гэхэд их ч юм уу баг ч юм их. Хүн ам нягтрал тэгээ сургууль хөрцөөгүйгээ ботход бас л жоохон шогл хувирлт гэсэндээ ингээ баг угаар бол юм хийгдэл. Тэгээ Эренбиг би бол бас ингэж нэмж хэлмээр байна. Мөнгө төсвийн хөрөнгө оруулалт гэдэг нэг зүйл өгдөг тий. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг одоо бизнесийн хийж болох ёстой салбарууд төр нэг үлдвэр мүлдвэрийн тэр ямар бол одоо бүр багсамаар байна. Бүр баг байхгүй болгочмоор. Ордонгууд соёлын ордонгууд энэ жил 4 цэнгүү гүшөө ирсэн хаасан гэд. Тэгтээ бас энэ хөгжлийн төвүүд байгаа. Уг нь бол гоё хэрэгтэй гэр бүлийн хөгжлөд ах мэдэн энтергээд нодлон шилжих ажлыг зогсоохгүй бол одоо үргэлжлүүлэхгүй бол зогсох юм бол бүр их алдд юм а. Дуусахгүй бол гэж их тайлбар яриад нодлонгийн төсөвтөр нэг ажлын хэсэг гарсан шүү дээ гişүүд. Тэгээ би хөрөнгө оруулалтын хэсэг дээр байсан байхгүй. Тэгээд за зогсоож болохгүй мэн гэд бид нар ярьж ирсэн. Тэгэхдээ одоо эргээд бодоход тэр бүх соёлын төвүүд, хөгжлийн төвүүд энэ тэр юмнууд чинь бараг 444 болоод ирсэн. Энийг зогсоох хэрэгтэй юм байна л. Алдагталтай байсан ч хамаагүй зогсоо. Одоо та бол тойргоос сонгогдсон гişүн. Тий. Энэ хоёр бол юуных тагсаалтай. Тэг би ягаад тэрийг зогсоох хэрэгтэй байна? Ягаад зогсоох хэрэгтэй вэ гэхэд тэднийг зогсоож иж тэдний дараа орж ирэх урсгал зардлыг суллан. Тэр урсгал зардлаараа бид нар эмчнэрийн зайлиг, багш нарын зайлиг өгөхгүй бол яг хүн гай болоод эмнэлэг дээр яалтаа тусламж дээр очиход нэг цус нулимстай холилдсон хүмүүс чинь сая 500 төгрөгөөр аимшиг ажил хийдэг байхгүй тийм байж болохгүй. Одоо би сая нөгөө Эренбитээр яг улсын хурлын гишүүдийн өөрсдийнх нь нөгөө яг сонгогдсон юуг асуумаар байна л да. Жишээлбэл одоо ингээд санал асуулга гэх юм уу юу гэх юм одоо тий их хурл дээр явлаа гэж бодъё. Эрчим хүчээ энэ хоёр эрчим хүчээр хангах уу эсвэл сургуулаа барих уу золоо гişүнэ. Гэт тань дээр жишээлбэл тийм ирүүл яах вэ? Сургууль барина. Төрийн оролцоотой хөрөнгө оруулалтуудыг байж болох тэгрүү тэмүүлэх төвшөнд аваачна. Хэмсэн урсгал зардлаараа нэг дэмж хоёрт багшийн цалин нэмнэ. Гижил эренбэлнэ. Эренбэлнэ. Эрчим хүч бол том чухал салбар. Эрчим хүчин дээр оруулах хөрөнгө оруулалтуудыг бид нар явандаа хуулиа өөрчлөөд хувийн хөрөнгө оруулалтыг татах юм аа гэж биш. Хуулиа одоо өөрчлөх хэрэгтэй. Тэгээ одоо тэр нөгөө байгаа станцууд нь одоо давх чадварын төвшөндөө таарсан явдахнаараа нийлүүлээд үргэлжлүүлэх. Шинээр орж ирэх станц, шинээр худалдаж авах хэрэглэгч, байшин барих гэж байгаа, үйлдвэр барих гэж байгаа юм шууд хоорондоо гэрээлээ төрөөс зөвшөөрөл авдаггүйгээр сүлжээгээр нь авчуулаад ашиглах. Энэ өөрчлөлтийг 27-28 оноос одоо хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол нэмэлт хөрөнгө оруулалт хийх нь бол хоёр дахь асуу. Би өглөөхөн Баярмаг шөнөс сонслоо. Арчилсан нам энэ удаагийн төсвийг буцааж татах санал гаргаж байгаа юм уу? Бүлэг дээр ярилцж байгаа. Тэмдэглэр. Хэрвээ буцааж татах юм бол одоо арчилсан намын үслэр буцааж татлаа гэж үзэхэд бид нар ер нь одоо тийм эрсдэлтэй нөхцөл байгаад байгаа юм уу? Ер нь энэ оныхоо төсвийг баталж чадах уугүй юу гэдэг эрсдэлтэй нөхцөлд байгаад байгаа юм уу? Энэ одоо сүүлийн асуултыг би ийм асуултаар өндөрлөе гэж бодож байна.
Эрсдлийн хувьд бол миний хувьд бол өөдрөгөр харж байгаа. 5 иш шатаа хилцдэг болоод илүү одоо нявхар хилцъя гэж байгаа шүү дээ. Тэгээ ийм үед нь буцаага тат гэж байгаа нь бол шийдэл биш гэж би бодож байна. Үнэхээр засах хэрэгтэй байгаа бол зарчмын зөрүүтэй саналаа гаргаад засах эрх нь бүх гишүүдэд байгаа. Намаараа багцраад орж саналаа өгөхөд бол засах юм боломжтой юм зөндөө байгаа байхгүй тий. Тэгэхгүй ингээд ийм төгс юм гэж мэдэж байхгүй тий. За 60% одоо гүйцэтгэлтэй байна. Энийг нь 70% болох саналаа оруулаад сайжруулад явъя гэж ярих нь улс орны төлөө, ард түмний төлөө гэж би бол боддیں۔ Орж ирсэн хуулийн төсөл болгоныг нь үгүй наадах чи манайх одоо танах өөр үзэл баримталтай болохоор буцаач гэдэг юм тий. Тэгэж ярих нь бол би зөвхөн популяр гэж боддог. Энэ бол шийдэл биш гэж бодож байна. Үндсэндээ бол арчилсан намын бүлгээс яагаад тэр асуудлыг хөндөж байгаа вэ гэхээр бид бүхэнд чинь бол яг өөрийн чинь хэлдэг тайлбарыг хэлээд түрүү жилийн төсвийг бид нар баталж явж үзлээ шнэ. Тэгж яах түрүү жил сайд хийгээд явж исэн хүмүүс нь өнөөдөр гарч ирээд өө энэ чинь ямар аимшигтай их зарцуултууд хийцэн бэ гэд ингээ яриа явж байгаа. Тэгэд хараад үзэхээр одоо өнөөдөр өргөн барьсан байгаа төсөв дээр ч гэсэн манай бүлэг ажиллаад үзэхэд 2 их найдын бол зардлыг бид нар танах боломжтой байж байгаа. Тэгэхээр үндсэндээ 2 их найд гэдэг нь бол өөрөө маш их том дүн байгаа байхгүй. Бид нар 2 их найдаар цахилгаан станц зааж барьж болж байна. Эсвэл бүр 2 их найдыг бид нар бүр ордоос татаад нөгөө талаас татвар төлөгчдийнхээ одоо ачааллаас бууруулах боломж нь бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм бодтойгоор өөрчлөлт хийхгүйгээр одоо ингээд нэг шархны лент наас юм шигээр ер нь яваад байгаа юм л да. Тэгэд энэ төсвийн хилцүүлгийн дундуур ч юм бол одоо ингээд гишүүдийн зүгээрч байдаг намын бүлгүүдээс зарчмын зөрчил саналууд бид нар өгнө ороод ингээд явж байгаа. Гэтэл нөгөө олонхоор шийдээд явдаг зарчим чинь өөрөө үйлчилчихэд байгаа байхгүй. Тэр утгаараа арчилсан намын бүлэг бол том шийдвэрлэлтэй юмаа гаргаа. Өнөөдөр бид нар нүүрсний үн унснаас болж ямар хүнд байдал ирчээд байгаа юм. Энэ чинь одоо бодит зүйл шнэ. Тэрийг бид нар хэлэх ёстой. Тэр утгаараа хитрхи олон жил нөх сөрөг хүчингү яваад ирсэн учраас бас арчилсан намын үйлдэлүүд дээр бүр Монгол Ардын намын гишүүд бүр гайхаад ах шиг байгаа. Энд яагаад ингэж байгаа юм гацаах гэлээгээд үгүй штэ. Арчилсан намын гишүүд энэ чинь юмыг харин ч зүв зүгт нь та нар болохгүй байгаа учраас энийгээ солио гэд ингээд хэлж байгаа. Тэр маань бол заавшгүй байх хэвээр одоо манай энэ парламентыг ам оруулж байгаа үндсэн хүчин зүйл нь байгаа юм л та. За бай. Төсөв одоо арчилсан намын бүлэг санал тавиад буцаах юу гаргалаа, санаач гаргалаа гэхэд заавал буцахгүй гэж бас болно шүү дээ. Парламент дээр шийднэстэй саналаараа. Тэгэхээр хэрвээ шийдэгдээд буцаачлаа гэхэд миний ойлгосноор 3 хоногийн дотор шинжилээд засгийн газар буцаагаад өргөн барих хэрэгтэй. Ингээ бодох юм бол хуулийн хугацаанд багтахгүй юм байхгүй багтчих. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр миний бодлоор одоо энэ сая хуралдаагүй улс төрийн байдлыг хүнд болчоод ингээд цаг алдаад байна шүү дээ бид нар тийм. Энийг одоо энэ 7 хоногт нэг тийшээ гарчих болов уу? Эх 7 хоногоос ажиллаж игдэх болов уу гэж найдаж байна. Ер нь бол улс төрийн их хүнд сэдв одоо сайхнаар ярил баг хамт олонны хоорондын асуудал байна. Бөөрч амир ностой юмуд байх шиг байна. Тэг энийг бол төрийн хэрэгслэр улс төрийн тулаа хийж болохгүй. Энийг одоо эртхэн шиг шийдээд дуусахгүй бол цаашаа юу засаглалын юм руу оржуулахгүй шүү дээ. За энэ дээр тий жагсаалтын гишүүний хувьд бол би нам харгалзахгүйгээр зүй шийдвэрийг нь бол дэмждэг. Би бол энэ удаагийн төсвүүдэд 700 тэрбум төгрөгийг бол танах боломжтой байна гэж харж байгаа. Энэ зарчмын зөрүүтэй саналаа бэлтгэсэн байгаа. Тэгэхээр шууд ингээд оронгоор нь авч хаяа гэдэг. Хэрвээ бид нэр хугацаанд баталж чадахгүй байх юм бол эх сарын 1-ээс эхлээд эх жилийн 1 сарын 1-ээс эхлээд хөдөлмөр үйлсний доод хэмжээгээр манай багш эмчнэр төрийн албаа багш нар цалинж шээ. Энэ эрсдлийг бас бодож улс төрөө хийгээсэй гэж би бас хувийн хувьд бол боддیں۔ Бидний хувьд бол цаг хугацаа бол тэртээ тэрөө бүтэн 1 жилийн турш Улсын хурлын гишүүдийн хамгийн чухал зүйл маань бол төсөв батлах байгаа. Төсөв батлалцах, хөгжлийн төлөвлөгөө батлах хоёрхан зүйл дээр л байж байгаа. Энэ зүйл дээр одоо бид бүхэн маань эрх баригч нам маань бол өөрсдөө анхаарах зайлшгүй шаардлагатай зүйлүүд түрүү жилийн олон удаагийн төсвийн хилцүүлгүүд дээр орсон зүйл маань өөрчлөгдөлтгүйгээр ороод ирнэ гэдэг чинь өөрөө асар том тохиол байгаад байна. Тэгээ нөө яг хэлж штэ. Энд чинь арчилсан намын бүлэг 42 гишүүн буцаая гэдэг санал гаргасан ч гэсэн тэгхгүйгээр ч явж болно гэж байгаа зү тэ. Тэгэхээр чинь энэ дээр одоо тогтолцооны ямар асуудал байгаа гэдэг нь одоо харагдчихлаа шүү дээ бид нарт. За баярлалаа та бүхэнд. Тэнгэр телевиз улсын төсөвт байнга одоо анхаарал хандуулж байгаа нь би судлаачдыг одоо мэрэгчлэтнүүдийг, их хурлын гишүүдийг за болж өгвөл засгийн газрын гишүүдийг манай засгийн газрын гишүүд маш хойрог хүмүүс байдаг. Гэхдээ бид нэр урихыг хичээнэ. Яагад гэвэл энэ бидний амин чухал сэдв улсын төсөв бол бид нар энийг байнга ярих ёстой, байнга ард түмэндээ мэдээлэл өгөх ёстой. Энэ үүргээ бид биелүүлж байна. Та бүхнийг бидэнтэй хамт хэлсэнд баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ. Баярлалаа.